Хамтаа үзэгчдээ баярлалаа. Баяуулгын аймгийн багш нар хамтран сурагчдын цахим хэрэглээнд дэх эцэгчүүдийн хяналт үүрэг оролцоог судалжээ. За судалгаанд 307 эцэг их хамрагдаж хүүхдүүдийн цахим хэрэглээнд асран хамгаалагчид 56% нөлөөлж байна гэх дүн гарсан байна. Хүүхдүүд ярихаас илүүтэйгээр үйлдэлийг даган дураа хандлагатай байдаг. Иймээс судалгааны үр дүнгээр эцэгчүүд өөрсдөөсөө үлгэрлэж ярилцах хэрэгтэй гэх үр дүн гарсан байна. Эцэг эхчүүд одоо шууд хүүхдийн утсыг хурааж авахгүйгээр одоо Facebook дээр ийм цаг орох ёстой. Одоо TikTok дээр 15 минут, YouTube дээр нь 20 минут ч юм уу тий. Тэрийг нь тэр стрим таймыг ашиглаад цагийг нь тохируулаад хийж болно. Одоо заавал одоо би тэдний амьдрал дээр тэр одоо утсыг нь хурааж авлаа чи ингэх ёстой, тэгэх ёстой гэхгүйгээр хүүхдтэйгээ зөвлөдөөж тий зөвлөгөө өгөөд одоо би миний хүүхд чи одоо энэ Facebook дээр 20 минут орлоо штэ тий. Одоо энэ стрим тайм чи харуулж явах штэ. Одоо дараа нь одоо TikTok дээр 10 минут л үзчих гэх мэтлэнгээр зөвлөгөө өгөөд хүүхдийг аргадах ёстой гэж бодож байгаа. Хүүхдүүд унтчаар өдөрт 6-аас 8 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг гэсэн юм. Тэгвэл тэдэнд эцэг их нь хэрхэн нөлөөлдгийг тодруулахад энэ бол өөртөө их утас оролтдог. Тэгэл тэрийг нь хараад дагаад л оролтдог. Ээж аав ажилдаа хичээлтэй болохоор ер нь л их хуцаа үздэг гэж бодож байгаа. Хүүхдүүдийг аавж байгаа л дагаж өсөж байгаа юм чинь. Юу арай эргээр хандсан дээр хүүхдийг загнах тусам бүрийг эсрэх зүрх нугасаа л юм л тийм. Манай аав ээж нэг амар утас үзэхгүй тэгээд аль болох нүунийг амьд харилцаатай байхыг хичээдэг болохоор гайгүй. Мөн хүүхдүүдийн захим хэрэглээг орчин үеийн техник технологийн дэвшлиг ашиглан хянах боломжтой ч эцэг эхчүүдийн хувьд энэ талаарх мэдлэг мэдээлэл хомс үйжээ. Тэгвэл Говьалтай аймгийн 4-р сургуулийн багш нар хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх судалгааг 19,000 орчим сурагч багш эцэг эхийн төлөвлөлийг хамруулан 3 жилийн хугацаанд хийсэн байна. Судалгаа хийж хэрэгжүүлснээр 10 орчмын эерэг өөрчлөлт гарчээ. Тэр зэрэг нэг олон газараас цугласан хүүхдүүдийн дунд одоо үеийнгийн дээрлэлт гэдэг юм уу одоо гадуурхалтын үйл явц гэдэг энэ процесс бол нэлээд байсан. Тэгэхээр энэ дээр бол одоо нэлээд одоо поинт өгч одоо манай сургуулийн хувьд төслөөр дамжсан үйл ажиллагаа явуулснараа өнөөдөр бол эцэг эхчүүд багш суралцагчдын одоо үеийнгийн дээрлэлт гэдэг юм уу одоо хүүхд хөгжил хамгааллын талаар мэдлэг боловсрол бол маш сайн гүнзгийрсэн байна. Тэгээд одоо энийгээ дагаад мэдлэгэн дээрээ суурилсан одоо хэрэглээ өдөр тутмын ажил бол хэвшил болж одоо ингэ сайжирж байгаа юм үр дүн байна. Эдгээр судалгаа бол боловсролын шинжилэлд эцэг эхийн үүрэг оролцоо эрдэм шинжилгээний хурлын хүрээнд хийсэн судалгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуулийн байгууллагын багш нар энэ мэт 60 судалгааны үр дүнгээ тайлагнаж танилцуулсан юм а.